Та буруу араагүй байна. Энэ бол шарах гэж байгаа бүтэн өхөр. Магадгүй та бүтэн шарсан ойн идэж байсан ч бүтэн шарсан өхөр идэж үзээгүй байх. Эрт цагт өхөр нь тариалангийн чухал хэрэгслэл байсан тул хүмүүс өхрийн махыг төдийлөн иддэггүй байсан. Энэ өхөр 1000 кг-аас илүү жинтэй бөгөөд тун хов. Үүнийг ердийн гал дээр шарах боломжгүй нь ойлгомжтой. Тиймээс том нөх ухаж шийхээр шийдсэн. Энэ өхний хэмжээнд хатуу шаардлага тавьдаг ба 3 шометр хэмжээтэй байх ёстой. Мөн шарах явцад хөрсийг унахаас урьдчилан сэргийлж улаан тоосгоор ториулан хан босгосон. Мэдэхгүй хүмүүс үүнийг хүүхдэд зориулсан усан санал гэж бодож магадгүй. Үүнд ойролцоогоор 17,000 тоосго хэрэгтэй. Өхрийн махаа амттай шарахыг хүсвэл амтлагчийг тохируулан хослуулах нь хамгийн чухал юм. Эхлээд их хэмжээний нунтаг чинжүү, тохиромжтой хэмжээний хар бэрт гэртээ байгаа халуунагоо төрмөрк зэргийг хийж үүнд бүх төрлийн амтлагч тохирно. Давс дайлшгүй шаардлагатай. Мөн зарим үйл мэдэх амтлагч нэмсэн ч болно. Бүлэг системийн төгсгөл байдаг. Үүнийг гараараа сайдар холно. Дараа нь амтлагчийг махны бүх хэсэгт жиг түрхэнэ. Энэ бол маш нарийн ажил, болгоомжгүй байж болохгүй. Амтлагчаар бүрсэн өхрийн мах илүү амттай болдог. Дараа нь жижиглсэн модыг хийгээд нүхэнд гал асаана. Дээр нь далдуу модны тус хасгахад формын дотор ширүүн гал дүрслэж эхэлнэ. 40 минутын дараа бүх мод шатаж үнс болох үед температур нь 400 хэм төрсөн байдаг. 2 там савыг буцалсуулсаар дүүргэж дүнгийн зэрэг нүхэнд хийдэг. Энэ тэнцвэрийг хадгалж жигнэх шарах үргийг зэрэг гүйцэтгэдэг. Дараа нь өөрсдийн хийсэн 3 хөл түлхүүрийг ашиглан 1000 кг-аас илүү жинтэй өхрийг нүхэнд хийн. Нүхийг хунзар болтоор битүүмжилж, дараа нь зузаан давуугаар давхарлан 200 кг жинтэй төмөр хавтан дээр нь тавина. Мөн шороогоор 4 талыг нь битүүмжилж, вакуум орчныг бүрдүүлнэ. Өхрийн махыг 6 цагийн турш шарсны дараа амтай мах бэлэн болно. Өвний зэрэгцээ нутгийн онцгой будааг бэлтгэнэ. Урт хугацаа өнгөрөхөд төмөр хавтан өргөж таглааг нь нээн. Зөөлөн амтай махны үнэр хамар зоригно. Шаргалсан мах нь маш таатай үнэртэй байдаг. Бүх хүн хамтран өхрийг гаргаж ирэх үед удаач бэлэн болж ширээн дээр ногоон чинжүү, улаан лойл, өргөс тэмх тавина. Тэр даруй хоол нь давхар багстай мэт харагдана. Өхрийн махыг бүгд гаргаж идэж эхэлнэ. Бутаж шарсан өхрийн мах аманд ороод луусах мэт. Нутгийн онцгой будаатай хослуулахад амт нь үнэхээр төгс. Та бүхэн бүтэн шарсан өхөр идэж үзсэн үү?